Сайн бацгаана уу бүгд өдрийн мэнд хүргэе. Юун төрөнд суугаад дэмжсэн сэтгэл үлдээсэн бүх хүмүүстээ баярлалаа. Өнөөдрийн хэрэг 911-ийн дуудлаар эхлэегүй, өөрөөр олцсон цогцосч байгаагүй. Харин олон жилийн турш хэний ч ойлгож эсвэл хүндэд зүрхлээгүй асуудлыг хөндсөн нэг нийтлэлээс ихэлсэн юм. Бараг 20 жилийн турш Нью-Йорк мужийн Олбаны хотод NXIVM буюу хүмүүсийн донд Nexum нэрээр алдартай байгууллага үйл ажиллагаа явуулж иржээ. Гаднаас нь харахад энэ нь удирдлагын ур чадвар, хувь хүний хөгжлийн сургалт зохион байгуулдаг энгийн нэг байгууллага мэт харагддаг байлаа. 1997 онд Кейт Ранер Нью-Йорк мужийн Clifton Park хотод хуучин сувлагч Нэнси Салзмантай танилцсанаар хамтран хожим Nexum нэрээр алдарших байгууллагынхаа суурийг тавьжээ. Тэд анх эрүүл хүнсний дэлгүүрт танилцсан байна. Тухайн үед Ранер өмнөх бизнес болох Consumers Byline олон түвшний маркетингийн компани нь улсын хяналт зохицуулалтын байгууллагуудын шалгалтанд өртөж пирамид схем байж болзошгүй гэсэн үндслээр хаагдсны дараах хүнд үеийг туулж байсан. Харин Салзман хипноз болон нейроlinguistic програмчлалын чиглэлээр ажиллаж байсан бөгөөд тэрээр сувлагч мөн сэтгэл засаж мэргэжилтэй байсан. Жилийн дараа тэд хамтын ажиллагаагаа Nexum хэмээн нэрлэв. Энэ нэрийг Next Millennium буюу дараагийн мянган гэсэн утгатай хэмээн тайлбарлаж, гол нь тэд өөрсдийн бүтээсэн сургалтаа олон нийтэд санал болгож эхэлжээ. Гаднаас нь харахад Nexum-ийн сургалтууд нь удирдах ажилтнууд болон бизнес эрхлэгчдэд зориулсан хувь хүний хөгжүүл манлайлалын сургалт шиг л харагддаг байж. Оролцогчид хэдэн мянган $1000 төлбөр төлж 5 өдрөөс эхлээд 16 хүртэл өдөр үргэлжлэх эрчимжүүлсэн сургалтанд хамрагддаг байсан. Ойролцоогоор 20 жилийн хугацаанд Америк, Канада, Мексикт 14 салбараар дамжуулан олон 10 мянган хүн Nexum-ийн сургалтанд хамрагджээ. Тогтмол гишүүдийн тоо тухайн үед 16 мянга давж байлаа. Тэдний донд жүжигчид, томоохон хөрөнгийн өв залгамжлагчид, бизнес эрхлэгчид болон амьдралдаа шин чиглэл хайж байсан олон мэргэжилтэн байсан юм а. Nexum-д гишүүнээр ирсэн хүмүүс багш нартаа ёслон мэндэлж, тусгай гар байралтыг сурж, Кейт Ранерыг зөвхөн нэг нэрээр дууддаг байсан. Энэ нь Vanguard буюу өөрөөр хэлбэл манлайлагч, удирдагч гэсэн утгатай. Гэвч энэ бүхний цаана олон нийтээс бараг бүрэн нуугдсан өөр нэг бүтэц Nexum-ийн дотор аль хэдийн бий босч эхэлсэн байв. Мөрдөн шалах ажиллагааны явцад ил болсон баримтаар бол энэхүү нууц бүтэц ойролцоогоор 2015 оноос эхлэн бүрэлдэн тогтжээ. Эхэндээ үүнийг Nexum-аас салангад жижиг бүлэг гэж үзэж байсан ч мөрдөн байцаагчид эцэст нь өөр дүгнэлтэнд хүрсэн юм. Тэдний үзэж байгаагаар энэ жижиг бүлэг бол жинхэнэ удирдлагын төв байжээ. Nexum-д энгийн хувь хүний хөгжлийн сургалтанд сууж байна гэж боддог олон мянган гишүүн энэ давхрахын талаар огт мэддэггүй байсан. Энэ нууц бүлгийн эмэгтэйчүүдийг боол, харин тэднийг удирддаг хүмүүсийг эзэн гэж нэрлэдэг. Шинээр хэсэгчдээс нүцгэн зураг, хувийн нууц мэдээлэл, өөрсдийг нь хүнд байдалд оруулах үйс бичгээр үлдсэн мэдүүлгийг урьдчилан гаргуулж авдаг байсан. Эдгээрийг дараа нь илчлэнэ гэж айлган сүрдүүлэх баталгаа буюу барьцаа болон ашигладаг байжээ. Энэ хэрэг мөрдөн байцаагчдыг хамгийн их цочирдуулсан зүйл нь ганц нэг хүчирхийллийн үйлдэл биш байсан юм. Харин олон жилийн турш асар их хөрөнгө мөнгө, нарийн зохион байгуулалт, хатуу сахилга баттай, нууцлалын тогтолцоонд тулгуурлан хүнийг мүлжих системийг байгуулж, түүнийгээ энгийн хувь хүний хөгжлийн байгууллага мэт өнгөлн далдалж чадсан явдал байлаа. Ерөнхийдөө энэ байгууллага бол олон жилийн турш асар их хөрөнгө мөнгө, нарийн зохион байгуулалт, хатуу сахилга баттай, нууцлалын тогтолцоонд тулгуурсан хүнийг мүлжих систем гэж хэлж болно. Мөн түүнийгээ энгийн хувь хүний хөгжлийн байгууллага мэт өнгөлн дадалж чадсан тийм л нөхцөр гэмээр бүтэц байлаа. Алсаас харахад Nexum нь өөртөө итгэл, амжилт, амьдралын зорилгыг заадаг сургалтын байгууллага шиг харагддаг байсан. Гэвч дотор нь огт өөр ертөнц оршиж байжээ. Nexum нь Executive Success Programs нэртэй өөрийгөө хөгжүүлэх, хувийн болон мэргэжлийн амжилтыг дэвшүүлэх сургалтуудыг санал болгодог байсан. Товчхондоо бол ирээдүйн удирдагчдыг бэлдэх сургалт юм. Тус байгууллагын гол үүсгэн байгуулагч Ранер өөрийгөө философи, шинжлэх ухаанч гэж тодорхойлж, Rational Inquiry гэх аргачлалаараа хүмүүсийн сэтгэл зүйн бүхий л саадбар гişэл асуудлыг арилгаж, бусдыг шүтэн бишрэгч биш, өөрөө харин бишрүүлэгч болж өндөр ёс зүйтэй манлайлагч, удирдагч хүмүүсийг бий болгоно гэж зарладаг байв. Тэрээр аль болох өндөр статустай, баян нөлөө бүхий хүмүүсийг буюу жүжигчид, бизнесмэнүүд, улс төрчид тэдний хүүхдүүдийг татан тэднийг дээд зэрэглэлийн жинхэнэ элит түвшинд хүргэн нэмээ итгүүлдэг байсан. Гэхдээ бод байдал дээр энэ нь пирамид схем болж
таарсан бөгөөд хяналт, сэтгэл зүйн дарамт, бэлгийн мужлын систем болов. Тэдний сургалтын бас нэгэн хэсэг бол хүмүүсийн сэтгэл зүйг илэршүүлэх, эмчлэх явдал байсан бөгөөд тэд нейролингвистикийн арга техник ашиглан хэрхэн өөртөө итгэлтэй болох, айдсыг даван туулах, хүүхэд насны таагүй дурсамжийг давхад тусалдаг байсан нь Nexum-д итгэх итгэлийг маш ихээр нэмэгдүүлж байсан. Сонирхолж хэлэхэд Nexum-ийн гол үзэл баримтлал нь Ayn Rand-тай маш хүчтэй холбоотой. Учир нь Ranier Ayn Rand-ын бишрэгч бөгөөд ялангуяа Atlas Shrugged болон The Fountainhead номуудыг өөрийн хамгийн дуртай зохиолууд гэж үздэг байсан бөгөөд түүний сургаалд объективизмын олон элемент шингэсэн байдаг. Жишээлбэл Ayn Rand шиг Ranier-ч өөрийн ашиг сонирхлыг дээд зэргээр тавь, бусдын хүсэл захирагдах хэрэггүй, паразит, шимэгч хүмүүсээс зайлсхий гэх үзлийг сургадаг байв. Ranier өөрийгөө Atlas Shrugged-ийн гол баатар шиг үздэг. Эмэгтэйчүүдийг Dagny Taggart гэж нэрлэдэг байсан. Nexum-ийн сургалтын материалууд Ayn Rand-ын санааг бараг шууд хулбарсан байсан гэж олон их сурвалж дурддаг. Хамгийн аимшигтай нь Ranier Ayn Rand-ын үзлийг авч түүнийг Scientology, Neuro-linguistic Programming, Hypnose зэрэг бусад сэтгэл зүйн шинжлэх ухааны элементүүдтэй холин илүү аюултай систем бий болгосон юм. Nexum-ийн дотор ахиц дэвшил, үнэнч байдлаар нь ангилсан, шатлсан зэрэглэл буюу цол байдаг байв. Түүнийг өнгөөр илэрхийлдэг буюу яг л тулааны урлагийн зэрэг дивийн системийг санагдуулан бүтцтэй байлаа. Энэхүү системийг товчхон тайлбарлавал анхлын хэсэгчид цагаан бус авна, дараа нь шар бус болж шинэ хэсэгчдэд туслах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэнэ. Энэ шатанд цалин байдаггүй. Харин дараагийн шат болох улбар шар бүсээс эхлэн мөнгө орж ирдэг байлаа. Ахлах сурагчид нар эсэлд авч сургууль зохион байгуулсны төлөө жилд дунджаар $35,000 орлого олдог байсан гэх мэдээлэл бий. Үүний дээр ногоон, цэнхэр, ягаан бүсүүд байрлана. Эдгээр нь ур чадвараас илүү байгууллагад үнэнч байдлыг илэрхийлэх болсон бөгөөд дээд түвшинд хүрэх тусам хүмүүсийн тоо эрс цөөрдөг байжээ. Харин алтан бүс зөвхөн нэг хүнд байсан. Тэр нь байгууллагын 2 дахь удирдагч Nancy Salzman. Түүнийг prefect хэмээн нэрлэдэг байв. Гэхдээ энэ бүх шатлалын дээр мэдээж ганцхан хүн байсан нь Kate Ranier. Тэр өөрийгөө энэ тогтолцооны нэг хэсэг бус, харин түүнийг бүтээсэн хүн гэсэн байр сууринд байрлуулсан. Nexum-ийн бизнесийн загвар олон түвшинд маркетингийн компанитай тон төстэй байв. Элсхийн тулд мөнгө төлнө, дэвшихийн тулд хүн эсвэлнэ. Орлогын ихэнх хэсэг хамгийн дээд шатанд төвлөрнө. Харин сургалтын танхимыг дүүргэдэг жирийн гишүүдийн олонх нь нэгч дүүргийн ашиг олдоггүй байжээ. Өөрөөр хэлбэл цэвэр пирамид систем юм. Шинээр өсөж буй хүмүүс энэ дүр зургийг огт хардаггүй байсан бөгөөд тэдний хувьд энэ бол өөрийгөө хөгжүүлэх аялал буюу боломж гэж хардаг байлаа. Канадын жүжигчин Сара Эдмондсон 2005 онд Nexum-д өсөж дараа нь Ванкувер дахь салбарыг нь удирдах болсон юм. Тэрээр анхны 5 хоногийн сургалтын дараа өөрийгөө илүү тайван, илүү ихтгэлтэй, илүү зөв шийдвэр гаргадаг болсон мэт мэдэрснээ хожим дурсан ярьжээ. Энэ нь ийм төрлийн байгууллагуудад түгээмэл ашигладаг арга юм. Хэрв эхний шатанд оролцогчид бодит үр дүн мэдрэхгүй бол тэд удаан үлдэхгүй. Тиймээс гаднах давхарга нь тодорхой хэмжээнд үнэхээр үр дүн өгдөг байх шаардлагатай байдаг. 2000-ад оны дунд үеэс Nexum-ийн талаар анхны эргэлзээ төрүүлсэн мэдээлэлд гарч эхэллээ. Нью-Йорк мужийн нэгэн жижиг сонин тэдний шин төв байртай холбоотой маргааны талаар нийтэлсэн бол өөр нэг сэтгүүл Kate Ranier-ыг дэлхийн хамгийн этгээд буюу хачин ментор хэмээн зололж шүүмж нийтлэл бичсэн байдаг. Мөн шашны урсгал судлаачид тэдний үйл ажиллагаа нь өндөр хаалттай, хяналттай бүлгүүдийн нийтлэг шинжийг агуулж байгааг анхааруулж байлаа. Гэвч хууль хяналтынхаа эдгээрийг мөрдөн шалгах шаардлагатай дохио гэж огт үзээгүй юм. Харин Nexum-ийн зүгээс бол хүчтэй хуульчтайгаа тусламжтайгаар шүүхийн дарамтаар намжаах ёстой саад гэж үзэжсэн. Тэрхүү стратегийн амжилттай хэрэгжиж бараг 10 жилийн турш тэдний эсрэг хил ам нийтлэлүүдийг нам дарсаар иржээ. Nexum-ийн ихэнх гишүүдийн хувьд Kate Ranier бол ер бусын оюун ухаантай хүмүүсийн амьдралыг өөрчилж чаддаг багш бөгөөд дэлхийн хамгийн өндөр IQ-тэй хүмүүсийн нэг, жудо болон төгөлдөр уурын авраг, математикийн сууд ухаантай бизнесийн онцгой стратеги хэмээн танилцуулдаг байлаа. Гэвч эдгээр мэдээллийн ихэнхийг хожим шалгахад баттай нотлох баримт олдоогүй юм. Ranier өөрийгөө домог мэт дүр төрхтэй болгохын тулд үнэн, хэтрүүлэг хоёрын заагийг санаатаагаар бүдгэрүүлж байсан гэж мөрдөн байцаагчид үздэг.
Харин байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг Нэнси Салсман удирддаг байв. Гишүүд түүнийг префект хэмээн дуудана. Тэрээр сургалтын хөтөлбөр боловсруулж, сурагч багш нарыг бэлтгэн, шинэ нисэгчдийн сургалтыг зохион байгуулдаг байжээ. Хэрэв Раньер байгууллагын үзэл сурталын төвөнд байсан бол Салсман түүнийг бодит ажил болгон хэрэгжүүлдэг хүн байлаа. 2002 онд Nexum асар хэмжээний санхүүгийн дэмжлэг авч эхэлсэн нь байгууллагын түүхийг эрс өөрчилсөн юм. Учир нь дэлхийд алдартай Seagram компанийн өв залгамжлагч эгчдүүс болох Claire болон Sarah Bronfman Раньертэй танилцжээ. Seagram нь Канад, Шотланд виски, коньяк, ром дарс, водка, арх, жин зэрэг арх шутруулгандаа үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага юм. Бид бүхний сайн мэдих бүтээгдэхүүнүүдийг дурдвал Chivas Whisky, Absolut Vodka, Mortal Cognac, Captain Morgan Rum Dars, Crown Royal Whisky гэх мэт олон брэндүүдийг үйлдвэрлэдэг гэжээ. Тэд байгууллагын үзэл баримтлалд гүнээ итгэж удалгүй хамгийн том санхүүжүүлэгчд нь болсон байна. Олон жилийн турш тэд Nexum-ийн үйл ажиллагаа, үлэдэл хөрөнгө, худалдаа авах, шүүхийн маргаан, шин төслүүдэд нийтдээ 100 гаруй сая $100 хөрөнгө оруулсан гэж прокурорууд үздэг. Энэ мөнгө байгууллагад бараг хязгааргүй боломжийг олгожээ. Шүүмжлэгчдийн эсрэг өндөр үнэтэй өмгөөлөгч хөслөх, олон жил үргэлжлэх иргэний нэхэмжлэл гаргах, мөн байгууллагыг орхисон хүмүүсийг санхүүгийн дарамтанд оруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх бүрэн боломжийг олгосон юм. Ингээд тэд санхүүгийн хязгааргүй нөөцтэй боллоо. Мөн дээр нь сэтгэл зүйн шинжилгээ ухааныг ашиглан бусдыг урагдах өндөр түвшний сургалтуудтай. Хүний нөөцийн хувьд өдөр тутмын үйл ажиллагаа хариуцсан Нэнси Салсман бол өндөр түвшний сэтгэл судлал хипнозоор мэргэжсэн анагаахын мэргэжилтэн. Харин Кейт Раньерийн хувьд энэ байгууллагын хамгийн гол үзэл баримтлал, философи, үнэт зүйлийн төвөнд байсан юм. Тэрээр зохиолч Айн Рандын үзэл бодол үнэт зүйлийн цаана нуугдан хамгаалагдаж байлаа. Раньер гишүүдтэй байнга нэг санааг давтан хэлдэг байжээ. Хэрэв хэн нэгэн чамайг шүмжилж байвал тэр хүн өөрийнхөө сул талыг л илчиж байгаа. Энэ бол атаархал, энэ бол паразитууд гэдэг байв. Энэ үзэл нь байгууллагын эсрэг гарсан альва шүүмжлэлийг үнийн эсгээр нь биш, харин тэдгээр шүүмжлэгч хүмүүсийн ёс суртахууны доголдол мэтээр тайлбарлах нөхцөлийг бий болгожээ. Nexum-ийн дотоод соёлч мөн онцгой байлаа. Гишүүд нэг нэгнээ твэрч мэдлдэг, онцгойсон гар барих урлагтай, мөн тусгай үг хэллэг хэрэгэлдэг байв. Тэд өдөр бүр өөрийгөө сайжруулах талаар ярилцсан. Байгууллагын дотор үүссэн нөхөрлөлийг олон хүн амьдралынхаа хамгийн үнцэнтэй харилцаа гэж үздэг байсан. Дотоод шатны гишүүд цол иргмээр илүү гишүүдэд гүнээ үнэтгэл үзүүлэх зэрэг халуун дулаан хамт олон мэд сэтгэл төрүүлдэг байжээ. Гэвч аажмаар хүмүүсийн хувийн амьдрал байгууллагын хяналтанд орж эхэлсэн байна. Тухайлбал хинтээ үерхэх, хаана ажиллах, хинтээ найзлах, гэр бүлтэйгээ хэр ойр баах, өдөр хэдэн цаг унтах хүртэл зарим тохиолдолд зөвлөгөө бус бараг заавар болон хувирчээ. Энэ үеэс эхлэн Раньер эмэгтэй гишүүдтэй ойр харилцаа тогтоох нь улам бүр нэмэгдсэн байна. Тэр өөрийгөө ёс суртахууны өндөр түвшинд хүрсэн хүн учраас энгийн хүмүүсийн дагаж мөрдөг дүрм түүнд хамаарахгүй гэж тайлбарладаг байжээ. Зарим эмэгтэй гишүүд үүнийг онцгой хүндлэл гэж хүлээн авсан. Харин зарим нь дотооддоо эргэлзэж байсан ч байгууллагыг орхих зориг гаргаж чадсангүй. Тэд өөрсөддөө эргэлзэж байсан юм. Учир нь Нэнси Салсман болон Кейт Раньер тэдний хувьд энэ дэлхийн хамгийн ухаантай хүмүүс. За мөн эргэлзэж байгаа бол асуудал байгууллагад биш, чиний дотор байна гэсэн энэ үгийг олон жилийн турш дахин сонссон. Энэ нь хүмүүсийг өөрсдийн мэдрэмжинд эргэлзэхэд хүргэдэг сэтгэл зүйн хүчтэй арга байсан гэж шинжээчид дараа нь тайлбарладаг. Энэхүү явсаар 2015 он гэхэд Nexum-ийн хамгийн үнэн чимэгтэй гишүүдээс бүрдсэн шинэ нууц бүтэц бий болж эхэлжээ. Албан ёсоор энэ бүлэг огт байдаггүй. Сургалтын материалч дурддагдаагүй. Энгийн гишүүдийн ихэнх нь үүний талаар хизэж сонсож байгаагүй. Энэ үеэс эхлэн байгууллагын хамгийн дотоод давхаргад сонгогдсон цөөн хэдэн эмэгтэйд маш өөр дүрм үйлчилж эхэлсэн юм аа. Ингээд Nexum-ийн хамгийн үнэн чимэгтэй гишүүдэд ер бусын санал тавигдаж эхэллээ. Тэднийг илүү өндөр түвшний зөвхөн сонгогдсон хүмүүст зориулсан DOS гэх нууц бүлэгт эсхийг урьсан байна. Энэ нь латинаар Dominus Obsequios Sororium гэдэг үгний товчлол бөгөөд эзний дуулууртай эмэгтэйчүүдийн нэгдэл, за өөрөөр хэлбэл эзний тушаалыг дуулууртаагаар биелүүлдэг эмэгтэйчүүд, эсвэл зарц эмэгтэйчүүд гэсэн тиймэрхүү утгатай байсан. Гэвч шинээр эсэгчдэд эхэндээ энэ утгыг бүрэн хэлдэггүй бөгөөд энэ бол эмэгтэйчүүд бие биенээ дэмжиж, айцаа даван туулж өөрийгөө хөгжүүлэх онцгой хүрээлэл гэж тайлбарладаг байжээ. Энэхүү бүлэгт элсхийн өмнө нэг нөхцөл тавигдана.
Үүнийг барьцаа буюу collateral гэж нэрлэдэг байсан. Шинэ гишүүн болохыг хүссэн хүн өөрийн амьдралыг сүрүүлж чадах үз хувийн нууц гэмээр материалыг сайн дураараа өгөх ёстой. Тухайлбал нүцгэн зураг, хувийн захидал, гэр бүлийнхээ талаар маш эмзэг мэдээлэл, банкны дансны мэдээлэл эсвэл ойр дотны хүмүүсийн талаар худал боловч итгэмээр мэдүүлэг хүртэл бичүүлдэг байж. Ер нь бол эдгээрийг хизээч ашиглахгүй зөвхөн итгэлслийн баталгаа гэж тайлбарладаг байжээ. Гэхдээ нэг л анхааруулга байсан. Тэр нь хэрэв дүрэн зөрчил эсвэл нууцыг задруулах тохиолдолд барьцааг олон нийтэд тараана гэж сүрдүүлдэг байжээ. Замун дээр нь шинэ барьцааг сар бүр тогтмол шаардаж байсан байна. Доос нь энгийнэг бүлэг байгууллага биш бөгөөд шаталсан нууц бүтэцтэй байсан. Дээд талд нь эзэн байна. Түүний доор 6 боол. Тэдгээр 6 эмэгтэй цааш дахин тус бүр 6 шинэ гишүүн элсүүлэх ёстой. Ингэснээр бүтцэн гаднаасаа бараг харагдахгүйгээр өргөжөж байжээ. Хамгийн доод шатны олон эмэгтэй жинхэнэ удирдагч нь Kate Raniere гэдгийг хизээч мэддэггүй байсан бөгөөд тэд зөвхөн өөрийн дээд талын шууд эзэнтэй л харилцдаг байж. Нэгэнт тус бүлгийн гишүүнээр элссэний дараа дүрм улам хатуу болдог байсан. Өдөр бүр тодорхой цагт жингээ илгээх ёстой. Хоолны илчлэг буюу калорийг тоолох замаар нарийн хязгаарлана. Зарим эмэгтэй өдөрт ердөө 500-аас 800 ккал хэрэглэж байсан талаар шүүхэд мэдүүлжээ хожим. Ранер турхаа биеийг сахилга бат өөрийгөө бүрэн захирч буй илэрхийлэл гэж үздэг байсан гэх мэт мэдүүлгүүд бий. Мөн ямар ч үед ирсэн мессежинд 60 секундын дотор хариулах ёстой гэсэн шаардлага тавигддаг байж. Шүн дөлөөрч дуудлага ирж болно. Ямар ч асуулт асуухгүйгээр очих ёстой. Ингэж дуулууртай байдлыг байнга шалгадаг байсан нь мөдөн байцаалтын явцад тодорхой болжээ. Нэг өдөр зарим эмэгтэй гишүүдийг тусгай ёслолд оролцохыг мэдгдсэн байна. Тэднийг дуудсан газарт ирсний дараа нүцгээлж нүдийг нь боож шалан дээр хэвтүүлв. Тэдэнд тайлбарсны дагуу үнэч зангийн бэлэгдэл шивээс илэх гэж байна гэж бодсон. Гэтэл шивээсний машин биш эмнэлгийн зориулалттай цахилгаан түлхчээр арсыг нь түлэн сорив үлдээх байдлаар тэмдэг дарддаг байлаа. Ёслолын үеэр зарим эмэгтэй хүчтэй өвдөлтөөс болж орилж уйлж байсан талаар дараа нь мэдүүлсэн байдаг. Хожим шинжээчид уг тэмдэг нь зүгээр нэг дүрс биш болохыг тогтоожээ. Түүнд Kate Raniere болон жүжигчин Alison Mack-ийн нэрийн эхний үсгийг нэгтгэн нуусан байж. Харин ёслолын үеэр оролцогчдод энэ талаар огт хэлээгүй тэдэнд үүнийг дөрвөн махбодыг илэрхийлсэн бэлэгдэл гэж тайлбарлаж байсан юм. Ийхүү Nexum-ийн өөрийгөө хөгжүүлэх сургалтанд хамрагдсан нийт гишүүд дундаас Raniere өөр таалагдсан эмэгтэйчүүдийг сонгон доос гэх энэ бүлэгт урьдаг байсан. Ингээд эдгээр эмэгтэйчүүдийг манлайлагч болон хөгжүүлэх, хүчирхэгжүүлэх жижиг бүлгийн тусгай менторшипийн хөтөлбөрт хамрагдан хэмээн хуурч байсан бөгөөд эцсийн дүндээ тэднийг Raniere-тэй бэлгийн харилцаанд ороход хүргэдэг байв. Хохирогчдын зарим нь чинээлэг эсвэл нөлөө бүхий гэр бүлээс гаралтай байсан ч тэд бүгд Raniere-ийн үгнээс гардаггүй дуулууртай бас барьцаалагдсан энгийн нэгэн боолууд байжээ. Товчоор хэлбэл боол эмэгтэйчүүд мастер буюу эзний бүх тушаалыг биелүүлнэ. Ямар ч ажлыг үн төлбөргүй гүйцэтгэх нь Raniere-тэй хүссэн үед нь бэлгийн харилцаанд орно, хүссэн үед нь дуудсан газарт нь очино, мөн зарим тохиолдолд бэлэг эрхтний орчимд Raniere-ийн нэрний эхний үсгийг сийлүүлэх үүрэгтэй байжээ. 2017 он гэхэд доосын тухай яриад байгууллагын дотор тархаж эхэлсэн. Гэвч гишүүдийн ихэнх нь итгэсэнгүй. Тэдний хувьд Kate Raniere бол хүнийг илүү ёс суртахуунтай, илүү ухамсартай болгохын төлөө амьдралаа зориулсан багш хിവэр байлаа. Гэвч хэдхэн сарын дараа нэгэн эмэгтэй ам нээв. Түүний ярьцлага энэ олон жилийн турш маш нууц байсан ертөнцийг анх удаа олон нийтэд дэлгэх болно. 2017 оны 10 дугаар сард New York Times сонинд нийтлэгдсэн нэгэн нийтлэл бүхнийг өөрчилсөн юм. Тус нийтлэлд Nexum-ийн дотор эмэгтэйчүүдийг нууцаар тамгалж, барьцааны материал цуглуулж, эзэн боолын харилцаанд оруулдаг байсан талаар дэлгэрэнгүй өгүүлсэн. Энэ олон жилийн турш зөвхөн цуурхал мэт сонсогдож байсан зүйлс анх удаа үндэсний хэмжээний хэвлэлээр нийтлэгдсэн энэ байлаа. Нийтлэл гарсны дараа Канадын жүжигчин Sarah Edmondson олон нийтийн өмнө ил гарч ирэв. Тэрээр доосын гишүүн байсан бөгөөд өөрийн бие дээрх тамганы сорвийг ил тод үзүүлснээр олон хүний хувьд эргэлтийн цэг боллоо. Учир нь хүмүүс анх удаа зөвхөн яриа бус бодит нотлохоог өөрсдийн нүдээр харсан юм. Эдмондсон хожим мэдүүлэхдээ тухайн үед өөрийгөө сайн дурын үндсэн дээр оролцож байна гэж итгэдэг байсан.
Гэвч үнэндээ олон жилийн турш үргэлжилсэн сэтгэл зүйн нөлөөлөл үнэн мэдээллийг нуусан орчинд шийдвэр гаргаж байснаа хожим ойлгосон юм байжээ. Энэ бүхнийг ажиглаж байсан Nexum-ийн удирдлагууд хэвлэлээр гарсан бүх мэдээллийг эрс нэцээгаад доос нь албан ёсны бүлэг биш бөгөөд Nexum-ийн үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй ердөө л зарим нэг эмэгтэй гишүүдийн байгуулсан сайн дурын бүлэг хэмээгээд тамга буюу шивээс нь өөрсдийнх нь хүслээр хийлгэсэн зүйлс гэж тайлбарлажээ. Гэвч энэ удаад асуудал өмнөх шигээ намжаагүй юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шинэ их сурвалжуудтай холбогдож эхэлсэн бөгөөд хуучин гишүүд ч дуугүй үлдсэнгүй. Удалгүй хид хідэн эмэгтэй ижил төстэй түүхүүдийг энд тэнд ярьж эхэллээ. Тэд бүгд барьцааны материал өгсөн ба хит баг хооллож шинэ төлөөр ирсэн тушаалуудыг биелүүлдэг байсан. Мөн жинхэнэ удирдагч нь эхэндээ хэн болохыг мэддэггүй байсан гэцгээв. Тэдгээр хүмүүсийн мэдүүлэг хоорондоо олон зүйл дээр давхцаж байсан нь мөрдөн шалгах байгууллагын анхаарлыг улам татсан юм. Прокуроруудын үзэж байгаагаар Nexum нь олон жилийн турш эмэгтэйчүүдийг мүлжөөж албадан хөдөлмөр эрхлүүлэх, айлган сүрдүүлэх тогтолцоог бий болгосон байж болзошгүй гэжээ. Харин Kate Raniere энэ үед Америкийн нэгдсэн улсыг орхин явсан. Тэрээр хид хідэн үнэт даагчийнхаа хаамд Мексикийн Puerto Vallarta хотод байрлаж байсан. Тэндээсээ байгууллагынхаа үлдсэн гишүүдтэй холбоотой хэвээр байж өөрийн эсрэг гарсан мэдээллийг улс төрийн дайралт хэмээн тайлбарлаж байжээ. Зарим үнэч гишүүд түүнийг буруугаар ойлгогдсон суут хүн гэж үзсээр байсан бол нөгөө хэсэг нь анх удаа өөрсдийн үзэж, сонсож байсан бүх зүйлдээ эргэлзэж эхэлсэн юм. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өглөө Мексикийн эрх баригчид Америкийн нэгдсэн улсын холбооны мөрдөх товчтой хамтран ажиллагаа явуулж Kate Raniere-ийг Puerto Vallarta дахь төр оршин сууж байсан виллагаас нь баривчилсан байна. Түүнийг Америкийн нэгдсэн улсаас шилжүүлэн авчирч хүний намаа их зорилготой хуульдан зохион байгуулах, бусдыг албатай хөдөлмөр эрхлүүлэх, мөн бэлгийн мужигтай холбоотой хид хідэн ноцтой хэрэгт буруутхан саатууж холбооны шүүхэд дуудсан юм. Ийхүү 2019 оны 5 дугаар сард Нью-Йорк хотын Бруклин дүүргийн холбооны шүүхэд Kate Raniere-ийн шүүх хурал эхэллээ. Прокурорууд энэ хэргийг зөвхөн нэг хүний ёс суртахууны алдаа гэж үзээгүй бөгөөд тэдний тайлбарласнаар Nexum нь олон жилийн турш итгэл, айдас, эрх мэдэл тулгуурлан зохион байгуулалтаа тогтолцоо байгуулж түүнийгээ хүмүүсийг мөлчөхөд ашигласан хэмээн буруутгажээ. Шүүхийн танхим тангарагчны шүүгчид хэдэн 7 хоногийн турш олон 10 гэрчийн мэдүүлэг, мянган хуудас баримт болон цахим харилцааны бичлэгийг сонсож судалсан юм. Хамгийн чухал гэрчүүдийн нэг нь Sarah Edmondson байлаа. Тэрээр доост хэрхэн элснээ, өөрөөс нь барьцаа болон хувийн материалыг шаардаж байсан тухай мөн тамгалуулах ёслолын үеэр юу болсныг дэлгэрэнгүй ярив. Түүний мэдүүлэг өмнө хэвлэлд гарсан мэдээллийг баталгаажуулсан төдийгүй прокуроруудын гаргаж тавьсан бусад нотлох баримтуудтай олон талаар нийцэж байлаа. Дараа нь хид хідэн хуучин гишүүн ээлж дараалан мэдүүлэг өгчээ. Тэдний ярьсан түүхүүд өөр хоорондоо төстэй байсан ч бүгд өөр өнцгөөс Nexum-ийн дотоод ертөнцийг харуулж байсан юм. Тэд байгууллагад эсэхтэй өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн бөгөөд харин цаг хугацаа өнгөрөх тусам тэдний хувийн амьдрал, санхүү, харилцаа холбоо, шийдвэр гаргах эрх чөлөө айжмаар байгууллагын хяналтанд орсон гэж мэдүүлжээ. Шүүх хурлын үеэр хэлсэн ноцтой асуудлуудын нэг бол Camilla гэх эмэгтэй тухай байв. Прокуроруудын мэдээлснээр Raniere түүнтэй насан туршаагүй байхад нь буюу 15 настайд нь бэлгийн харилцаа тогтоосон гэх нотлох баримтыг шүүхэд танилцуулсан юм. Мөн эгч Daniela хэмээх Мексик бүсгүйг бараг 2 жилийн турш бэлгийн хүчирхийлэлд оруулан өрөөнд нь хорж Raniere-ийн төслүүд дээр албадан ажиллуулсан байна. Тэрээр энэ хугацаанд амиа хорлох талаар хүртэл бодож байснаа шүүхэд мэдүүлжээ. Мөн том эгч Mariana ч Raniere-ийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Тэд гуруула хэд хэдэн удаа Raniere-ийн хүүхдийг тээсэн ба абортонд орж үр хөндүүлсэн талаар мэдүүллээ. Том эгч Mariana энэ хугацаанд Raniere-ийн хүүхдийг төрүүлсэн байдаг. Дараагийн гэрч бол Nicole гэх нууц нэртэй эмэгтэй. Түүнийг нэг шөнө унтаж байхад нь уцаар дуудсан байна. Явуулсан хаягийнхан дагуу яваад очиход түүнийг хүлж нүдийг нь боогоод Raniere-тэй хүчээр бэлгийн харилцаанд оруулсан гэлээ. Мөн Jay гэх гэрчийн хувьд яг ижил нөхцлөөр дуудаж ирүүлээд хүчирхийлэл үйлдэхийг завдсан боловч тухайн үедээ мултарч чадсан хэмээн мэдүүлжээ. Дээр нь Raniere-ийн компьютероос насан туршаагүй хүний бэлгийн мөчлөгтэй холбоотой хууль бус дүрс бичлэгүүд илэрсэн талаар шинжээчид мэдүүлэг өгсөн. Прокурорууд зөвхөн гэрчийн мэдүүлэгт найдаагүй.
Тэд цахимшуудан, мессеж зурвсууд, банкны гүйлгээ, дотоод баримт бичгүүд болон байгууллагын удирдлагуудын хоорондын харилцааг харуулсан олон мянган материалыг шүүхт гаргаж тавьсан. Эдгээр нь DOS болон Nexum нь хоорондоо ямар ч хамааралгүй тусдаа бүтэц байсан гэх өмгөөлөгчдийн байр суурийг сулруулан үгүйсгэж байв. Nexum-ийн өмгөөлөгчид бүх оролцогчид насан турш хүмүүс байсан, өөрсдийн хүсэлтээр байгууллагад элссэн, өөрсдийн зөвшөөрлөөр бэлгийн болон бусад харилцаанд оролцсон, тэднийг хэн ч хүч хэрэглэн харилцаанд оруулаагүй гэж маргаж байлаа. Тэдний үзэж байгаагаар энэ хэрэг нь уламжлалт бус амьдралын хэв маяг буюу элит хүмүүсийг бий болгох сайн дурын тодорхой хатуу дэглэм бүхий сургалтын арга барил бөгөөд үүнийг прокурорууд эрүүгийн хэрэг болон хувирах гэж оролдож байгаа мэтээр шүүхэд тайлбарллаа. Харин прокуроруудын онцолсон нэг асуулт бол хэрэв хүний зөвшөөрлийг айдас, барьцааны материал, худал мэдээлэл, эрх мэдлийн хэт тэнцвэргүй харилцааны доор авсан бол түүнийг үнэхээр сайн дурын эрх чөлөөтэй зөвшөөрөл гэж үзэж болох уу гэх энэ асуулт шүүх хурлын туршид хамгийн их хэлцэгдсэн юм. Nexon-д ажиллаж байсан Франк Парлото тэнд чухам юу болдог байсан талаар холбооны мөрдөх төвшин болон олон нийтэд шүүх хурлаас өмнө баримтуудыг зааж нээлттэй хуваалцсан юм. Хэдийгээр түүнийг шүүх хуралд гэрчээр дуудаагүй ч түүний задлсан баримт материалууд чухал гэж санагдсан тул та бүхэнд товчлон хүргье. Түүний хэлснээр тентхийн олон эмэгтэй Ранерыг жирийн удирдагч бус бараг шүтээ мэт хүндэлдэг байлаа. Зарим нь түүний энэрэнгүй зангийн тухай ярихдаа нулимс унгадаг байсан бол зарим нь хайртай багшийнхаа итгэлийг бүрэн дүүрэн дааж чадахгүй байгаадаа өөрсдөө буруутхан уйлдаг байв. Ранер бараг үргэлж өндөр боловсролтой, мэргэжилтэй, гадна төрхөөрөө дур булаам эмэгтэйчүүдийг өөртөө хамгийн ойр хүрээлэлдээ сонгодог байжээ. Тэдний донд санхүүгийн зөвлөх, эмч, нэгтлэн бодогч, бизнес эрхлэгч, үсчин, физик эмчилгээний мэргэжилтэн, хуульч, зохиолч, жүжигчин, загвар өмсөгч, автомашины механик, балетчин, борлуулалтын ажилтан, цаашлаад Чинэлэг айлын өв залгамжлагчид гэх мэтчлэн маш олон төрлийн мэргэжилтэй хүмүүс байсан. Тэдний ижил төстэй байдал гэвэл ихэнх нь өмнө ямар нэгэн гүн хямрал, зовлон эсвэл сэтгэл зүйн шарх туулсан хүмүүс байжээ. Яг л тэрхүү асуудал дээр нь Ранер дөрвөлөн өөртөө татдаг байсан юм ээжээ. Nexum-ийн жирийн гишүүдийн дийлэнх нь Ранерын олон эмэгтэй гишүүдтэй бэлгийн харилцаатай талаар огт мэддэггүй байсан. Түүнтэй унтахаар сонгогдохгүй бол дагагчдын ихэнх нь түүнийг маш ховор харах боломжтой байв. Тэрээр ажил хэргийн яриагаа Ранертай зөвхөн шөнө өдрийн цагаар явуулдаг байжээ. Учир нь Ранер шөнийн ихэнх цагийг хүмүүстэй уулзаж, ярилцаж, эмэгтэйчүүдтэйгээ байхад зарцуулдаг. Тиймээс өдрийн ихэнхийг унтж өнгөрөөдөг байж. Ингээд Парлотогийн дэлгэсэн Ранерийн зарим хохирогчдыг дуртай. Кристин Снайдер Nexum-ийн хичээлд анх $16,000 төлж илсэн оржээ. Тэрээр эцэстээ бие болон сэтгэлээрээ Ранерт бүрэн эзэмдүүлсэн бөгөөд унтдаггүй нойрны эмэгтэй болсон байсан. Учир нь Ранер өөрийгөө өдөрт 3 цаг унтдаг. Ер нь их унтах нь маш муу хэмээн түнд сургадаг байсан юм ээжээ. Сургалтын явцад тэрээр хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байснаа дурссан бөгөөд энэ л асуудал нь түүнд ойртох Ранерийн гол эмзэг цэг нь болсон байдаг. Хожим тэрээр нойргүдлээсээ болж сэтгцэн эмэгтэй болж эмчилгээ хийлгэж байсан ба эцэст нь амиа орлжээ. Түүний үлдээсэн эцсийн загтал дээр Nexum миний тархийг угаасан хэмээн тэмдэглэн үлдээжээ. Gina Melita түүнийг 15 настай байхад Ранер бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн гэж игч Хайдийн хожим мэдэгджээ. Тэрээр мөн л хожим амиа орлсон байдаг. Rhiannon Rogers Ранер түүнд ээжийнхэн зөвшөөрлөөр хувийн хичээл заадаг байсан. Энэ хугацаанд Ранер 12 настай байсан охинтой ойролцоогоор 60 гаруй удаа бэлгийн харилцаанд орсон гэдэг. Cecilia Stiglitz Ранерийн хичээл сууссаны дараа гинэт сэтгцийн асуудал үүссэн байдаг. Тэрээр 2 жил psychose сэтгэл гутралын эмчилгээ хийлгэсний эцэс тухайн үед найз залуу болон гэр бүлийнхнээсээ салж Ранертай хамт байх нь зөв мэт санагдаж байсан. Ранер түүний амьдралыг хянахыг хүсдэг, бүхнийг зааварчилдаг байсан талаар ярьсан. Barbara Bouchard тэрээр Ранерийн хүүхдийг тэхээр сонгогдсон тул түүнтэй бэлгийн харилцаанд орох ёстой гэж анх хэлж байжээ. Мөн тэрээр Bouchard-д урд нас гэж байдаг ба тэрээр өөрийн урд насаа сандаг бөгөөд Holocaust-ын архитекторуудын нэг болох Reinhard Heydrich байсан гэж итгүүлсэн байдаг. Susan Donnus Ранер түүнийг олон удаа дуудаж, тоодомжгүй олон удаа бэлгийн харилцаанд оржээ. Тэрээр хэлэхдээ Ранер олон эмэгтэйтэй, заримдаа тэдгээрийн хэд хэдтэй нэгэн зэрэг бэлгийн харилцаатай байсан ч бусдаас нуухыг тушаадаг байсан юм ээжээ. Нэнси болон Лоренс Салзман
Их охин хоёулаа Раниерт бүрэн үнэнч бөгөөд Раниер хоёулантай нь бэлгийн харилцаатай байсан. Вашингтоны маш баян хүрээллийн гэр бүлийн охин Пам Кафрет Раниертэй бэлгийн харилцаанд ороо зогсохгүй түүнд зориулж эмэгтэйчүүд охтыг идэвхтэй элсүүлэн бэлгэлдэг байжээ. Раниертэй олон 10 жилийн турш хамт байсан эцэст нь орхисон Кристин Кефе хэлэхдээ та бүхний Никсумын тухай мэдэж буй хамгийн муу зүйлс бүгд үнэн. Гэхдээ үүнээс ч илүү аимшигтай зүйлс олон байгаа. Ялангуяа хууль бус цагаатчдын бэлгийн хүчирхийлэл, сэтгцийн нөлөөлөл, туршилт, хорих явдалч багтдаг гэжээ. Тони Нейтали хүүхэд нь өөр өрөөнд байхад Раниер түүнийг хүчинтсэн ба бүлгээс гарахыг оролдоход Раниер түүнд занал хийсэн загтал илгээж хувийн мөгдөгч Жувал Авивыг авч түүнийг мөрдүүлж эхэлсэн. Мөн түүнийг шүүхэд өгсөн ба Раниерийн итгэлт гишүүд нь түүний эсрэг мэдүүлгүүд өгч дайрч давшилж байсан гэдэг. Мөн Раниер түүн рүү анх захиа бичихтэй түүнийг өөрийнх нь хүүхдийг тэрхээр сонгогдсон ариун эмэгтэй гээд төлөвлөгөөгөө өгүүлсэн загтлууд, аудио бичлэг болон өөрийн чангарсан эрхтнийхээ зургийг хавсарган явуулжээ. Сүүл баримтуудыг устгуулахаар Раниер туслахуудаа гэрлүүн явуулж дайран орсон гэдэг. Нейтали Раниерийг гаж хүсэл, гаж хэрэгцээтэй бэлгийн донтой хүн гэж нэрлэдэг. Телевизэн жүжигчид Кристен Крук, Алисон Мак, Ники Клайн нар Раниертэй мөн бэлгийн харилцаатай байсан бөгөөд түүнийг дагахын тулд мэргэжлээ хүртэл орхисон байна. Мариана Фернандес түүнтэй байнгын бэлгийн харилцаатай байсан бөгөөд Раниер Кафрес нартай хамт амьдардаг нэгдүгээр эхнэрүүд нь байсан гэдэг. Марианагийн эгч Даниэла Фернандес Никсумын эзэмшдэг байшинд хүчирхийлэлд өртдөг байсан ба Раниер түүнийг тэнд нь хорж маш олон төслүүд дээр хүчээр ажилуулдаг байсан хэмээн шүүхтэр гэрчилсэн байдаг. Аналия де ла Фуэнте Холланд мөн л Раниерийн бэлгийн боол байсан ба гэр бүлийнхээ болон нөхрийнхөө асар их хөрөнгийг Раниер шилжүүлэн ашиглуулдаг байв. Мөн Карен Unterweiner, Don Morrison, Siobhan Hoteling, Loretta Garza, Melissa Rodriguez, Melanie Button, Karen Abney, Kim Woolhouse, Esther Cipione, Katie Russell, Mary O'Donnell, Carol Bergeron, Christy Lahausen, Kim Connelly, Ivy Navarez, мөн одоо нас барсан Барбара Жеска гэх мэтлэн Раниерийн секс болуудын тоо асар их. Гэвч эдгээр олон эмэгтэйчүүд үнэхээр хүчирхийлэлд өртөж эсвэл сайн дураараа боол болсон уу гэдэг нь одоо ч тогтоогдоогүй байна. Ямар ч байсан тэр бүгд эзний дуулууртаа зарц бэлгийн секс боолууд байсан юм. Энд хүрээд Франк Парлотогийн дэлгэсэн баримт мэдээллийг өндөрлөё. Ийхүү 2019 оны 6 дугаар сарын 19-нд 6-7 хоног үргэлжилсэн шүүх хурлын дараа тангарагтны шүүгчид шийдвэрээ танилцууллаа. Кейт Раниерийг түүнд тулгасан бүх үндсэн хэрэгт буруутай гэж үзв. Үүнд хүний наймаа, албадан хөдөлмөр эрхлүүлэх, бэлгийн мужлог, зохион байгуулалттай гэмт хэрэг, насан туршаагүй хүүхдийн бэлгийн мужтой холбоотой гэмт хэрэг зэрэг хэд хэдэн ностой зүйлэн багтаж байв. Шүүхэн шийдвэр гарсны дараа Никсум бараг бүрэн задран унжээ. Зарим удирдах албан тушаалтнууд өмнө буруугаа хүлээн зөвшөөрч байсан бол зарим нь шүүхтэр гэрчээр мэдүүлэг өгсөн юм. Телевизэн жүжигчин Кейт Раниерийн үнэнч дагагч Алисон Мак өөрийн оролцоог хүлээн зөвшөөрж мөрдөн шалгах ажиллагаатай хамтран ажилласан байдаг. Тэрээр доост эмэгтэйчүүдийг элсүүлэхэд оролцсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хожим холбооны шүүхээс ял сонссон юм а. Нэнси Саусман мөн гин буруугаа хүлээж байгууллагын үйл ажиллагаанд гүйцэтгэсэн үүргийнхээ төлөө ял авчээ. 2020 оны 10 дугаар сарын 27-нд Кейт Раниерт ял оноох шүүх хурал болов. Шүүх түүнийг 120 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Шүүгч Николас Граффис уг хэргийг эрх мэдэл, айдас, хүний сул талыг олон жилийн турш системтэйгээр ашигласан онцгой ноцтой хэрэг хэмээн тодорхойллоо. Энэ хэрэг зөвхөн нэг байгууллагын сүрлийн түүх биш байлаа. Харин хүмүүс хэрхэн аажмаар эрх чөлөөгөө алдаж, өөрсдийн шийдвэрт эргэлзэж, эцэст нь өөрсөддөө хизээс зөвшөөрөхгүй байсан зүйлээ хүртэл хэвийн мэт хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүрч болдгийг харуулсан хэрэг юм. Хохирчдын ихэнх нь эмч, хуульч, жүжигчин, бизнес эрхлэгч болон улсын компаниудад ажилладаг өндөр боловсролтой хүмүүс байсан нь сэтгэл зүйн нөлөөлөл, албадлагын арга барил, хүнийг мэргэжил боловсрол, нийгмийн байр сууриас үл хамааран нөлөөлж өөрчилж чаддаг болохыг харуулсан юм а.